Сайн байцгаана уу үзэгчдээ. Шинэ бүхний эхлэл болсон шинэхэн 7 хоногийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргэе. Өнөөдөр бол даваа гараг үндэсний латрын төв барин дээрээс үзэгч та бүхэндээ Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын маань ээлжид шинэхэн дугаар та бүхнийхээ хүртэл алхахад бэлэн болсон байна. Энэ ташрамд Icon TV-ийн болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар бидэнтэй байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд мэдээж миний хойно 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн хонжироо за мөн 6D 642 гэсэн тоглолтууд та бүхнийг маань хүлээж байна. Энэ цаг мөчид та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох хугацаа бүглэж тоглолтонд оролцох гэж байгаа үзэгчдэд амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тоглолтыг явуулцгаая. За мэдээж 4D маань бол дотроо 3 төрөлтэй үзэгчд маань сайн мэдэх байхаа 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тоглолтууд байдаг үлээ. Тэгэхээр 4D-ийн маань хувьд бол 4-ийн хувьд адилхан боловч таны хожих мөнгөн дүнгийн хувьд бол бага зэрэг өөр эдэг үзэгчд маань сайн мэдэх байхаа. За ингээд 4D-ийн тайлбарыг үзэгч та бүхэндээ хүргэе. Та бүхэн маань сайн сонсоод аваарай. Яагаад гэвэл анх удаа тоглох гэж байгаа хүмүүс байвал за тэгээд ер нь бол цаашдаа тоглож үзье да гэж бас магадгүй бодож байгаа. Анх удаа нэвтрүүлгийн маань хүлээн авч үзэж байгаа үзэгчд маань яхан бол дөрмөө маш сайн сонсоод аваарай. За шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцсан гэсэн үг юм. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадах юм бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой гэсэн. За ингээд одоо бүгдээрээ хамтдаа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг явуулъя. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Ингээд мэдээж дөрмөө сайн сонсож авсан гэдэгт итгэлтэй байна. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг одоогоор эргэлдэж байгаа. Эндээс бол 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх ёстой. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөгний дугаар тэг. За дараагийн бөмбөлөг гарч ирсэн. Дараагийн бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 9. Тэг 9 гэсэн 2 бөмбөлөг одоогоор шилэн хоргоноос маань гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлөгний дугаар 7. 3 дахь бөмбөлөгний дугаар 7. За тэг 9 7 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа шүү. За үзэгчтэй бөмбөлөг эзэж харуулъя. За сүүлчийн бөмбөлөг буюу 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань хамгийн сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 2. За ингээд үзэгчдэд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр гарч ирсэн 4 бөмбөлийг эхнээс нь танилцуулъя. Тэг 9 7 2. Тэг 9 7 2 гэсэн 4 бөмбөлөг 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань гарч ирсэн байна. За яг энэхүү дараалалаар 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр бөмбөлгнүүдээ бүгэлж шатсан үзэгч ахын бол таацсан болж байгаа гэсэн юм. Та өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо явуулгална. За тоглолт эхлэхээс өмнө үзэгчдэд тайлбарласан шүү дээ. Дөрмийн хувьд бол 4D манад л адилхан байгаа. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрлсан гэсэн юм. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг 4 удаа давхцсан гэж та ойлгоход хангалттай. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг мөн яг дарааллын дагуу тааж чадах юм бол үзэгч та 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлоо явуулцгаая. За ингээд шилэн хоргонд маань мөн 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Энэ бол 2 дахь тоглолт эдийг үзэгч маань сайн мэдж байгаа. Эндээс гарч ирэх 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Ингээд эхний бөмбөлөгний дугаар за 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 1. 2 дахь бөмбөлөгийг харцгаая. 2 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 3. 1 3 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөг гарч ирлээ. 3 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн шүү. 1 3 4 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа юм. За ингээд адсныг маань тодруулж байгаа 4 дахь бөмбөлөг харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр 1 3 4 8 1
3, 4, 8 гэсэн дөрвөн бөмбөлөг дөрөвдгийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань гарч ирлээ. Тэгэхээр үзэгч та бүхэн энэхүү дөрвөн бөмбөлийг яг дараалал нь зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч чадлаа гэсэн үг юм а. За ингээд өргөжлүүлэн бүгдээрээ дөрөвдгийнхаа сүүлчийн боломж дөрөвдгийн 1-р зэргийн тохирлыг явуулах болно. За үзэгчд маань бол маш сайн харж байгаах тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг маань шилэн хоргонд маань яг дарааллын дагуу зөв байрласан байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлөгийн бол эргэлдэж байгаа дөрвөн бөмбөлийг санамсаргүйгээр гаргах болно. За дөрвөн бөмбөлөг яг дарааллын дагуу таарч явах юм бол үзэгч та дөрөвдгийн 1-р зэргийн тохирол дээр маань тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм шүү. За тэгээс 9 хүртэлх шилэн хоргонд байрласан бөмбөлгүүдийг үзэгч та харж байна. Гагцхүү та магадгүй өөрийнхөө аз авчирдаг тоонуудыг за тэгээд магадгүй машины дугаар төрсөн өдөр гих мэтчлэн дөрвөн орондоо ямар тоог бол энд бүтээгээд тасалбар дээр тоглох хуудсан дээр бүгэлсэн байх боломжтой юм а. За эндээс бол дөрвөн бөмбөлөг чинь яг дараалал тааж чадах юм бол та аздан болох боломжтой гэсэн үг юм а. За ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийнхээ сүүлчийн боломж дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг явуулах гэж байна. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг одоогоор эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс дөрвөн бөмбөлөг мөн санамсаргүйгээр гарч ирэх болно. Гагцхүү тэрхүү дөрвөн бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадах юм бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 4. За хоёр дахь бөмбөлөгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. 4, 8 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 4, 8, 9 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За ингээд дараагийн бөмбөлөгний дугаар буюу 4 дахь бөмбөлөгний дугаар мөн 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 9. 4, 8, 9, 9. 4, 8, 9 гэсэн дөрвөн бөмбөлөг дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр маань гарч ирлээ. Тэгэхээр дөрүүдийг тоглосон үзэгчдийн маань дундаас ялангуяа 1-р зэргийн тохирол дээр бол та 4, 8, 9 гэсэн дөрвөн бөмбөлийг тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлүүлэн миний дэргэд байгаа 6D jackpot тоглолтыг одоо явуулах болно. За шагналын хувьд бол 50 сая төгрөг хожих боломжтой. За харин 50 сая төгрөгийг гагцхүү яаж хожих вэ гэхээр үзэгч та бүхэндээ одоо дөрмийг танилцуулъя. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлөг шилэн хоргомдонд байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд 6 удаа давхцсан гэж та ойлгож болох юм. За эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 6 бөмбөлийг үзэгч та дараалал урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд энэхүү 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. За харин А6-д тоглож байгаа үзэгчдийн маань бас нэгэн дараагийн хувилбарууд юу байдаг гэхээр 2, 3, 4, 5 бөмбөлгүүдийг дараалал урдаас нь болон хойноос нь мөн тааж чадсан тохиолдолд та аздан болох боломжтой байдаг. За тухайлх юм бол дараал урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлийг тааж чадах юм бол та 1500 төгрөг, 3 бөмбөлөг 15000 төгрөг, 4 бөмбөлөг 150000 төгрөг. За харин 5 бөмбөлөг болоод мэдээж сая 500,000 төгрөгийг хожих боломжтой. За харин 6-лангийн таасан тохиолдолд 50 сая төгрөгийн яздан болно гэсэн юм. За ингээд 6-д тоглох гэж байгаа үзэгчдэд амжилт хүсье. Тоглолтыг явуулъя. Мэдээж та бүхэн дундаас өнөөдөр маш олон ацтан тодорно гэдэгт итгэлтэй байна. За одоо бол шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. 60 ширхэг бөмбөлөг маань одоо бун сайн холилдож байна. Эндээс одоо санамсаргүй тохиолдолд 6 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. За 4 гэсэн бөмбөлөг эхлээд гарч ирж байгаа юм байна. За дараагийн бөмбөлийг хамтаарцгаая. Дараагийн бөмбөлөгний дугаар буюу 2 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 4, 1 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү 2 бөмбөлийг үзэгч та 4, 1 гэсэн дараалалаар нь тааж чадсан бол 1500 төгрөгийн аздан болох боломжтой байж байгаа гэсэн үг юм. За эндээс бол мөнгөнд ахиад явах боломжтой. За 3 дахь бөмбөлийг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За үзэгчдээс харагдсан бөмбөлийг эргүүлээд харуулъя. 4, 1, 2 гэсэн 3 бөмбөлөг гарсан бол за дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. 4, 1, 2, 4 гэсэн 4 бөмбөлийг үзэгч та тааж чадсан бол 150,000 төгрөгийн аздан болох болцлыг хангаад байгаа. За 5 дахь бөмбөлөг буюу сая 500,000 төгрөгийн азныг тодруулж байгаа бөмбөлөгний дугаар 5.
За дараагийн бөмбөгний дугаар 5 гэсэн бөмбөг гарч ирсэн байгаа. 5 дахь бөмбөг 5. За харин 50 сая төгрөгийн азны тодруулж байгаа 6 дахь бөмбөг маань гарч ирлээ. 6 дахь бөмбөгний дугаар 2, 6 дахь бөмбөгний дугаар 2 гэж гарч ирснээр 6-ийн тоглолтын маань үндсэн 6 бөмбөг болол тун амжилттайгаар гарч ирлээ. Одоо үзэгчдэд бөмбөгнүүдийг эхнээс нь танилцуулъя. 4, 1, 2, 4, 5, 2. 4, 1, 2, 4, 5, 2 гэсэн 6 бөмбөг гарч ирснээр өнөөдрийн 50 сая төгрөгийн аздан жохом хүү хэн тодорсон бол тодорсон үгүй юу гэдэг нь бол одоогоор тодорхой болсон. Тэгэхээр яг энэ 6 бөмбөгийг дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь л татаж чадсан бол 50 сая төгрөг хожих боломжтой байлаа. За ингээд 6-ыг тоглосон үзэгчдэд баярлалаа. За одоо харин 6.42 буюу Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын хамгийн өндөр хонжиртой тохирлыг явуулах гэж байна. За үзэгчд маань мөн дөрмийг маш сайн сонсоод аваарай. Гагцгүй та бүхэн маань анх удаа тоглох гэж байгаа. За эсвэл дөрмөөс ойлгож амжаагүй байгаа бол магадгүй дараагийн тоглолтод маань оролцоод үзье гэж бодож байгаа бол хамгийн гол нь дөрмөөс сайн сонсох хэрэгтэй. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол бүх тоонууд нэг л байгаа гэж үзэгчтэй ойлгож болох юм. Эдгээр 42 ширхэг бөмбөгнөөс санамсаргүйгээр 6 ширхэг бөмбөг гарч ирэх өгөөд за тэрхүү 6 бөмбөгийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой гэдэг юм. За харин дараагийн нэг боломж буюу 7 дахь бөмбөг гэж гарч ирнэ. 7 дахь бөмбөг бол бонус бөмбөг. 7 дахь бөмбөг буюу бонус бөмбөгний тусламжтайгаар үзэгч та үндсэн 3, 4, 5 бөмбөгийг за мөн бонус бөмбөгтэй нийлээд бөмбөгнүүдийг тааж чадсан тохиолдолд урмын хонжир буюу 10,000 төгрөг, за 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус хожих боломжтой байдаг. За ингээд үзэгч та бүхэн маань 6.42 тоглолтынхаа дөрмийг сайн ойлгосон гэдэгт итгэлтэй байна. За одоо харин өнөөдрийнхөө сүүлчийн тоглолт буюу 6.42 тоглолтыг явуулах гэж байна. Үзэгч та бүхэндээ бөөн амжилт хүсье, аз хүсье. Тэгээд та бүхэн дундаас маань өнөөдөр аздан тодроосаа гэж найдаж байна. За шилэн хоргонд маань яг одоогоор 42 ширхэг бөмбөг эргэлдэж байгаа. Үзэгч та бүхэн түрүүн бөмбөг эргэлдээс өмнө харсан 42 ширхэг бөмбөг эргэлдэж байгаа. За энэс хадгалаад санамсаргүй гарч ирэх 6 бөмбөгийг үзэгч та зургуулынгийн дарааллын хувьд огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөг гарч ирсэн. Эхний бөмбөгний дугаар 17. За хоёр дахь бөмбөгний дугаар 18. Хоёр дахь бөмбөгний дугаар 18 гэсэн бөмбөг гарч ирж байна. 17, 18 гэсэн хоёр бөмбөг гарч ирсэн байгаа. За гурав дахь бөмбөгний маань дугаар 30 гэсэн бөмбөг гарч ирж байна. Гурав дахь бөмбөгний дугаар 30. Гурав дахь бөмбөгний дугаар 30 гэсэн бөмбөг гарч ирсэн байгаа шүү. За ингээд дөрөв дахь бөмбөгний дугаар 24 гэсэн бөмбөг гарч ирлээ. 24 гэсэн бөмбөг гарч ирсэн. За дөрөв бөмбөг маань одоогоор гараад ирсэн байгаа учраас 6.42 тоглож байгаа үзэгч маань анхаарлаа улам бүр нааш нь хандуулаарай. Дараагийн бөмбөгний дугаар 1. Дараагийн бөмбөгний дугаар буюу 5 дахь бөмбөгний дугаар 1 гэсэн бөмбөг гарч ирж байна. Дараагийн бөмбөгний дугаар 1 гэсэн бөмбөг гарч ирсэн бол за үндсэн 6 дахь бөмбөг маань гарч ирлээ. 6 дахь бөмбөгний дугаар 37 гэсэн бөмбөг гарч ирсэн байна. За ингээд одоо бонус бөмбөгийг хамтаарцгаая. Бонус бөмбөгний дугаар. За бонус бөмбөгний дугаар 19 гэсэн бөмбөг гарч ирсэн. Бонус бөмбөгний дугаар 19 гэсэн бөмбөг гарч ирснээр өнөөдрийн 6.42 тохирлын маань азснаа тодорсон байгаа. За ингээд үзэгчдээ эхлээд үндсэн 6 бөмбөгүүдийг уламжлал ясаараа танилцуулах болно. Эхний бөмбөг 17, 18, 30, 24, 1, 37. За татаж хэлье 17, 18, 30, 27, 1, 37 гэсэн үндсэн 6 бөмбөг бол өнөөдрийн 6.42 тохирлын маань 120 сая төгрөгийн азснуудыг тодруулах 6 бөмбөг байлаа. За харин бонус бөмбөгний дугаар 19 гэсэн бөмбөг гарч ирсэн. Бонус бөмбөгний дугаар 19. За ингээд үүгээр болол үндсэн 5 тоглолт маань үзэгч та бүхэндээ хүрснээр өнөөдрийн маань тохирол болол өндөрлөж байна. Мэдээж үзэгч та бүхэн 4D, 6D, 6.42 гэсэн тоглолтуудаас сонгоо тоглох боломжтой. За эсвэл бүгдийг нь сонгоо тоглох боломжтой байдаг. За түрүүн би бол маш олон азсан төрөөсөө гэж
хүрсэн. Магадгүй яг одоо азтан болоод хаанаас шагналаа авахыг мэдэхгүй байгаа л та бүхэндээ мэдээлэл хүргэе. Та 1500 төгрөгийн урмын хонжир хоцсон бол тасалбар борлуулж байсан бүхэл зөгөөдөөс өөрийнхөө хонжирыг авах боломжтой байдаг. За харин түүнээс дэш хонжирыг болоод туул рестораны замын эсрэг талд байрлах манай үндэсний латрын төв байран дээр хүрэлцэн ирээд авах боломжтой байдаг. Нэг зүйлийг сануулхад үзэгч таны тасалбар нэг сарын дотор хүчиндээ байдаг юм шүү. Тэгэхээр та сарын дотор аздан болсон бол хэзээ ч хамаагүй ирээд шагналаа аваарай гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр надтай хамтдаа бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр өнөөдрийнхээ 4D6D6 42 гэсэн тоглолтуудыг тун амжилттайгаар Icon CGM болон үндэсний латрын албан ёсны хуудасаар үзэгч та бүхэндээ хүргэлээ. Даваа лавг баасан гаригуудын 17 цаг 30 минутанд иргэн үзэгч та бүхнийхээ дундаас аздангуудаа тодруулах болно. Ингээд лавг гариг хүртэл төр баяртай үзэгч та бүхэндээ амжилт хүсье.